Тэгэхээр өчигдөр орсон их хэмжээний борооны улмаас туулгын усны түвшин нэмэгдсэн. За үүнийгээ дагаад туулголоос гидсний савханцар нян илэрсэн гэдгийг усны газраас мэдээллээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 17 мянган худаг мөнгөд үүнийг тойрсон 680 мянга орчим нүхэн жорлон байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа сэлб туулголууд элдв нянгаар өдөр бүр бохирлогдож байна. Гэвч үүнийг зарим тохиолдолд хүнсэнд шууд хэрэглэж байгаа нь аюултай гэдгийг мэдгдлээ. Хэмжээний ундаа аваачаад туулголын ирэг дээр зарж байгаа хүмүүс тэр хажуугаар нь шорлогоо зарахтаа шорлогоо хатгсан төмрөө туулголын усанд угааж явахдаа өөрийнх нь шорлогийг гоё амттай байгаа бах үнэтэй мөнгөөр авч байгаа хүмүүс рүү гидсний савханцар нян өгчин гэдгээ яагаад боддгоо. Ялангуяа Улаанбаатар хотод ихээхэн хэмжээний хурд хундас орсны дараа туулгол руу цутгах гадаргын ус эрс нэмэгддэг байна. Гадаргын усанд их хэмжээний нян бактери агуулгадж байдаг нь аюулын харангад илтэх шалтгаан юм а. Харин туулголоос малаа ундалдаг малчдын хувьд ийхүү ярьлаа. Одоо нөхцөл байдал бол нэг ерөөсөө бохор дээд зэгтээ болцсон. Туйландаа хүрцсэн байна. Одоо яаж яг нүүс урмал нь гаралт муутай болсон. Мал хувь нь орж ийн, ороод усууж ийн. Одоо энэ хавийн бүхэл мал орж ийн. Тэгээд оронгууд одоо тэгээд мал хийхэд уушиг ерөөсөө байхгүй. Нийл идээр гойцсон байна. Голын борхорд л одоо нэлээ их байна. Одоо энэ хон малнаас ахуулаад усуугаад зарим нь бохирдож энэ бохирдсон усууснаас бол тэгээд үхээд байна. Одоо мал төртөл ер нь мал ялгаагүй бүх мал энэ хор бохирдоо сууж л өгöd байна. Туулголын хувьд нийт 882.8 км урт бөгөөд үнээс 115 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг дайран урсдаг. Энэ хэсэг нь хүн амын төвлөрөл, үйлдвэрийн бүсийн байршлаас шалтгаалan хамгийн их бохирдолтой хэсэг болон хувирчээ. Манай улсын нийт хүн амын тал нь энэ голоос унтны болон ахуйн хэрэгцээний усаа хангаж байгаа тул туулголын бохирдлыг бууруулах, хамгаалахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна.